Би ингээ өөрийгөө бүр ингээ амар ингээ халтар охин шиг мэдрээд байгаа байхгүй юу? За, hello guys. За тэгэхээр би Клиси байна. За. Look. Брэм гоёгости. Тэг би нөгөө нэг палажтайгаа хослуулж хийсэн. За ягаад палаж вэ гэхээр маргааш миний хонхны баяр болно. Төслийн баяр. Хонхны баяр бол ингээд ойрт үнхээр ингээд завгүй байсан ч гэх юм. Хотлоо тахгүй тий. Завтай исэн гэхдээ завгүй байсан. Өөртөө бол завгүй бусад бол завтай. Үгүй. Тоолсон. Өөртөө завгүй бусад завтай байсан. Биш. Өөртөө завтай бусдад завгүй байсан. За тэгэхээр ингээд одоо ингээд өнөөдөр ингээд влог болохоор одоо юу нас шөнийн ингээд 11 цаг хүрч бараг 12 болсон багсаа. Тэгээ би усан нурчаад гарч исэн. Өнөөдөр надад шилэн дөрхөө болдоогүй. Ингээд манайхын бүгдээр ингээд өнгөний шилэн биний өнгөтэй шилэн дөрхөөр мэдрэгдрийг гэж ярьсан байгаа. За тэгээд маргааш бол ингээд 9:30-аас 11 хүртэл ингээд бага насны турсамж ингээд сэтрээсэн нэг тийм хичээл орно гэсэн. Тэгээд тэр хичээлдээ суучаад манай ангийнх ингээд ресторан руу юм. Тэгээд хоолмол ичээ тэгээд тарах юм шиг үлээ. Бусад ангийнхан болохоор амар гоё тэмдэглээд байх шиг байсан. Ингээд ресторан хоштоод гарчаад ингээд караоке марк диско. Тэгээд манайхан болохоор зүгээр ингээд баяртай л болох юм шиг үлээ. Би нэг охиндоо өсөлцээд зодтолдоод тэгээд миний ингээд хуйх амир ингээд хүндэртэй байгаа. Гэж би тоогсон. Тэгэхээр та нарт миний өмнөх бичлэг таалагдсан уу? Би таалагдав гэж бодож байгаа гэдэг би амар муухай сэтгэлгүй хийсэн. Надаа мани байгаагүй. Маргааш мэдгүй надтай ингээд хамт хүмүүс илгэж ийсэн охин биш тий. Нэг би танихгүй л зүрхний хажуу суудсан бас ингээд маргааш хонхноо байна гэсэн за. Би танихгүй л тэгээ манайхан ингээд манай одоо сургууль чинь нэг ингээ 12-оос ингээ 4 бүлэгтэй байхгүй юу? Тэгээ 4 бүлэг дөрвөл ингээ хамт ирэх юм билээ. За хонхны баярынхаа дараа амралтанд явъя гэж манай ангийнхан ярьсан ч гэсэн ер нь бол эртэн дээрээ шалгалтаа өгөхөөсөө өмнө дээрээ ингээд яах юм бэ гэд 18-нд 5 сарын 18-нд манайх Тэрэлжийн Янгэрт гэдэг амралтын газар очиж амарсан байдیں۔ Охин дээр үлдэх л. Хаано. Яа, станere пакачка хомей манд станere амир болсон. Их үзчихвэл та нарыг үстэс хичээд. Хотлоод. Нэгийнхэн хайртай л яв. Өдөрч. Тэгээд гой болох байх гэж би амар гой бичлэг хийх хичээний зөв. Тэгэхээр санагдаж байгаа. За тэгээд сайхан хараа. Hello, good morning guys. Тэгээд үсээ индүүдсэн байна. Нэг юм гоё индүүддэг үү? Тэгээд би сан ингээд энэ юу яах чи? Нэг ихгүй ингээд өсний хил бүтгтөг тэгээд багаан цэц одоо самхуу явах гэж бодол гэж юм. Сайн санаж санагдаад байгаа юм. Самчвал юу ч болчтой болов. За одоо нь бол 6 цаг 10 минут орчим болж юм. За би тэгэхээр би нөөрэ бодоод болно. Би чолко ингээд тачууд шиг болгоцсон. Зөвлөө болов. Яа, би яг үйлээ ингээд ямар ч ингээд зогтгүй буудалт хийсэн за үрдүү. Надаа ингээд давхраа авахгүй гэсэн чинь ингээд давхраа орж ирээ. Тэгээд нөгөө заавал ингээд
форум үсэх хэрэгтэй байхгүй юу? Ингээ 9:30-аас ингээ 11 хүртэл. Тэгээд надад форум байхгүй. Би форум хайцсан. Гэсэн чи одоо цаал ингээ форум ихтэй явах. За ятраатай зүгээр нэг бас малаа зүгмсүүл яалцгүй юм. Холын юм хийх гээд нагаад. Яжат би ингээ сормос сайн нааж ингээ чаддгүй заяо. Тэгээд би яг одоо ингээ бүх сормосуудаа ингээ даваад ингээ цуглаагаа бүр ингээ халчмаар юм за. Би ингээ өөрийгөө бүр ингээ амар ингээ халтар охин шиг мэдрээд байгаа байхгүй юу? Бүр арай л халтар заа. Бүр ингээ даймны сургуулийн гадаа ирсэн байж гэнэ үү? Би зүгээр ингээд автобусын дотор уйлж аваад хурж ирлээ. Бүр ингээд амар тэнэг. За би одоо ингээд бодгийн арилгаад ангийнхаа охиноо ингээд нүрээ бодуулж байна. My makeup artist. Ингээд би амар эмо ясуу. Тэгээд одоо арай гайг болж байна. За баг ингээд бодсон ч тэгээд дөө. За та нарт одоо ингээд хэлсэн би. Өгж байгаа бодол гэнээр бичсэн үг тийм бэлэн шал өгсөн. Өөр зүйл. За ихний гараанд бол би ингээд пижак болсон. Саарлын бас одоо би цаанхан болгохтой байгаа. За юу ч ингээд зангаа болсон. Цаанхан одоо ингээд тууцаж бичсэн. Энэ амар хүнд юм биш. Мөн махта. Энд би шууд бодсон. Одоо ингээ автобусанд орох чинь. За манай ангийнхаа ингээ дурсамж хичээлүүд үүссэн. Тэгээд нэг хөөрхөн гой бэлэн авч агаад би одоо ингээ автобусандаа суугаад тэгээд автобусандаа суучаад одоо хүүхдийн ордон руу орно хүүхдийн ордон. Би бол хүүхдийн ордон руу гой полож явсан болсон чинь нөө юм байлээ. Төрн дотор бид ресторан руу. Тэгээ би finally би полож явсан. Тэгээд положинд бол би нэг юм сэтгэл дондор жоохон дагаа л та. Яг байна. Өөрсдөө тайлбар болов төрлийн гэрмний ажилтнаа заахарч өгшөө одоо юу багштай математикийн төрөлхтөн сургалттай 12-ийн гэнгийг төлөвлөсөн дотор нөгштэй 9-ийн А-г одоо тавтаг авцгаая. Хоёрын гэнгийн сурагч гээ шижир туяа Хүний хүн болсон. Яа, талбай дээр ирсэн байна. Амар салхитай заваа дээр байна. За манай ангийнхаа ингээд аян замдаа хөдөлсөн байдیں۔ Одоо странагоор явж байна. Одоо 3 цагийн үед яа. Сүүлчээсээ явчихоо.
Манай ангийн найз залуу гоё бэлэг өгөөд, шоколад өгөөд, гэтээ зүгээрээ. Та нар наа шоколад зүгээрээ. За тэгэхээр манайх ресторантад ирсэн байна. За тэгээд за одоо тэгэхээр би одоо ингээд палаж амсаар оруулъя. За I'm ready. За тэгэхээр одоо ингээд болцсон би хуцаа өмссөн. За одоо ингээд орж ирсэн байна. Дөрөв нэхгүй болохгүй юм шиг. Яагаад тийм новшин бэлэр хүйтэн мандаа хэлээд өгч. Нөгөө хонхны баяр болсон шүү дээ. Тэгээ хонхны баяраа би ингээд нугасаа нэмгээ явсан шүү дээ. Манайхан өдөр нь бүр сэжин байлаар 28 29 градустай аим халуун байснаа. Оройн ингээд өдөр ингээд өнгөрөнгөө шууд нэмэх 4-5 болцсон. Амар хүйтэн болсон бас бараг асруухан ингээд хасахруугаа ингээд төгсөн байсан за. Гинт амар халуун бүлээс өгдөн бол за энэ одоо миний уулах шалтгаан гэж байх юм те. Тэгээд амар тэнэг мэдрэмжтэй сургууль руугаа өглөө 7:30 минут би явж гин. Эсэс улсын монгол хэлний шалгалттай гэсэн. Тэр бол би уусаа төвгөх хүнд очих واخ гэж бодож байна. Бүр балер хүйт юм аа. Би ингээд King Tower-оос Encanto хүртэл би дуудаа жигээд тэгээд дараа нь Encanto дээр би ингээд дуугаа төгжиж үлдээгээд яагаад гэвэл би үнэхээр их таарсан. Яагаад амар хүйтэн байсан болохоор би үлдээхэд байгаагүй. Өөдөө салхиулээ гар мар бүр ингээд чичгнээд тэгээ би автобус хүлээж байгаа автобусан суугаад би одоо ингээд сургууль руугаа алхаад ирж байна. Нэг ундаа авсан чинь тэр ундаагаа задлж чадахгүй. Тэгэл залаад авсан л да. Яа за ингээд би ингээд хэрүүл хиймээргүй байна. За бай. За тэгэхээр ер нь найрын өдрүүдэд иймэрхүү байлаа. За тэгээд энэ удаагийн ингээд влогоо ингээд дуусгая. За дараа ингээд гоё влог хийн гэж нэдэ би энэ зугаас аим хаялал хийний тэгээд тэрнгүүр ингээд влог зэ биний хумсаа. За баярлалаа.